Хэрхэн бол маань Натан Морил намайг заяа гэдэг. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Mozilla Firefox web browser-ыг татан хувийн датагаа хамгаалах талаар та бүхэнд дэмөх ихэр шийдсэн байгаа. Энэхүү бичлэгийн бас шалтгаан гэвэл мэдээж яриг дэлхийд даяараа хувийн өөрийн мэдээллийг гадагшин гадныг нэлээд алдагдахгүй байхыг бол бүгд бол ирмэлцэж энэхүү тал дээр бол ажиллаж байгаа. Хуулийн дагуу энэ зүйл маань бол биднийг хамгаалсан байдаг. Жишээлбэл Америкийн нэгдсэн улс болон Европын холбооны улсуудад GDPR буюу General Data Protection Regulation гэдэг хуулийн дагуу хэрэг хувь хүний мэдээллийг зөвшөөрлөхгүй хувь хүн алтан газар ашигласан үед дэлхийн орлогын 4% төлөх аль эсвэл $20 million бол өртгөнд бол унжаадаг байгаа. Хуулиасаа цаанаасаа биднийг хамгаалсан байгаа. Энэ үед бид нар ч бас өөрсдөө хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Тэгээ өнөөдрийн маань юм та бүхэн таалагдана гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээ хэрвээ танд асуух асуулт байвал доор комент үлдээгээрэй. Тэгээд тэмэр гарцгаая. Хэрхэн Mozilla Firefox web browser-ыг ашиглан өөрийн хувийн мэдээлэл алдагдахгүй байх талаар өнөөдөр та бүхэндээ демо оруулна. За эхлээд хэдүүлээ ямар нэгэн таны хэрэглэж байгаа web browser тэр маань Safari, Chrome, Microsoft Edge болно. Тэрэн дээр та Mozilla Firefox download гэж хайгаад мэдээж яриг хамгийн түрүүнд та бүхэнд сануулгах зүйл бол мэдээж яг үндсэн вебсайтаас нь татаж авах. Одоо жишээлбэл www.mozilla.org гэх мэтчлээ. За энийг та дараад аль биесийнхээ вебсайт руу орно гэсэн үг. Дээд талд тань download Firefox гэж бас боломж байгаа. Мөн доод талд бас байгаа. Та шараар ингээд миний маусыг харж байгаа. За энийг хэдүүлээ сонгоод татаж авъя. За 100 гэр талд маань энэ маань татаж авч яана одоо. За open file гэж дараад yes гэд за энэ хүүг маань өмнө би нөгөө download хийжсэн болохоор reinstall гэж гарч ирж байна. Энэ маань таны интернет ямар хурдтайгаас шалтгаалаад бол хурдан download хийж татаж компьютер дээр гарч ирнэ. За болонгууд нь finish гэдгийг дараад за та бүхэн Firefox download хийсний дараа бол дэлгэц маань ерөөхдөө бол иймэрхүү харагдан таних нар магадгүй өөр байж ич болно. За энийхээ home гэдэг рүү ороод хэдүүлээ. Дэлгэц маань янз бүрийн харагдаж байна. Миний дурдчихсан. Энэ маань search engine Google дээр байгаа. Энийг хэдүүл бас яаж өөрчлөлтгийг харуулъя. За хамгийн түрүүнд эхлээд энэ customize your new tab page гэдэг рүү дарна. За мэдээж их дээрээсээ хэдүүлээ эхэлсэн дээр за эхнийх нь general гэдэг рүү ороод хамгийн түрүүнд таны хийх ёстой зүйл бол Firefox-ыг default browser engine болгох. Энэ маань яг юу гэсэн үг вэ гэхлээр тань руу ямар нэгэн хүн линк явуулангууд тэрийг та дарлаа гэхэд шууд ямар нэгэн өөр веб браузер руу биш Firefox руу оруулна гэсэн үг. Тэгээд Firefox-аар дамжуулан таны өөрийн хувийн нууцлалыг гадагшлуулахгүй гэдэг тал дээр өнөөдөр фокуслж байгаа төвлөрж байгаа болохоор та бүхэн Firefox-ыг default болгоорой. Одоо default гэдэг рүү make default гэдэг рүү дараад одоо миний хол default-аар бол Microsoft Edge энийг дарангууд Firefox гараад ирнэ. За ингээд дарчингууд энэ дээр таны default browser боллоо гэдгийг харуулна. Энээсээ доошоо явж агаад network settings гэдэг хэсэг дээр дараад энэний доод талд enable DNS over HTTPS гэдэг та бүхэн дараарай гэж хүсмээр байна. Энэ маань яадаг вэ гэхлээр за маш энгийнээр тайлбарлах юм бол та хэрэв утсаа ингээд ашиглаад газруудад очихоор таны хаана ямар газар очиж байгаа хэн гэдэг хүн очиж байгаа гэдэг мэдээлэлүүд бол ингээд гарч идэг. Энэ зүйлийг та enable хийснээр яах вэ гэхлээр одоо Америк freedom of speech гэдэг те өөрийн та санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх таны боломжийг өгч идэг. Та ямар нэгэн газарт очиод өөрийн санал бодлоо илэрхийллээ гэд таныг одоо ямар нэгэн хак руу ч юм уу эсвэл засгийн газар цаанаас нь ингээд хайгаад энэ хүн энэчнээс тэнчнээс ийм битсэн байна, тийм хүн байна гэж мэдэх боломжгүй болгодог байгаа. At least it helps
like тэрийн бүр боломжгүй биш ямар ч байсан тэрэнд таны мэдээлэл өгөхгүй байх тал дээр бол анхаардаг гэсэн үг. За энийг та дараад окей гэд дарчна гэсэн үг. Дараагийн маань хэсэг болохоор home page ерөөхдөө бол нэг privacy бол танд байхгүй. Энд дэр та зөвхөн өөрийгөө тохируулж болно гэсэн үг. За sponsor stories гэдгийг та бол uncheck хийгээд нэг uncheck хийгээд top site ч юм уу highlight гэснүүдийг байхгүй болгочоор нөгөө page руугаа орохоор нөгөө өмнө гараад байсан бүх юмнууд нь байхгүй болоод зөвхөн search engine үлдчихэж байна те. За search engine дээр хэдүүлээ оръё. За энэ хэсэгтэр бол сүүлийн үед бол маш их энэ шуугиныг тарьж байдаг. Олон хүмүүс маань бол ер нь бол яагаад ингэж их одоо Google-ийг те эсвэл Amazon-ыг ингээд шүүх хуралдуудаад байгаа юм бэ гэд хүмүүс ерөөхдөө бол гайхчихдаг. Энэ маань яг ямар учиртай вэ гэхлээр та Google дээр ямар нэг юм хайн үзнэ диктолн чинь таны мэдээллийг бол цаана хурааж идэг гэсэн үг байгаа. Тэгэхээр таны хувийн орон зайг нэгсний бусад одоо байгууллагуудад таны датаг одоо зардаг гэж яриа хэлж болохгүй хальтаа мэдээллийг хуваалцдаг гэсэн үг. Тэгснээрээ яг тань тохируулж бүтээгдэхүүн гаргаад тэрийг та авах зөрөөр голно тий. Учир нь яг л таны юунд дуртай, юу хийдэг, ямар төрлийн хүн гэдгийг бол шууд мэдэж аваад байгаа гэсэн үг. Таны веб браузер дээр юу хайснаас, юу үзснээс шалтгаалж. Тэгэхээр та одоо search engine-ээ DuckDuckGo болгоснороо тийм search engine бол байгаа. Босод одоо томоохон search engine-ууд шиг таны мэдээллийг аваад тэрийг бусдад одоо хуваалцдаг гэсэн үг бол биш. Энд нэг юм анхааруулхад одоо зар сурталчилгаа ингээ гардаг шүү дээ. Тэний хайснаар бол cookies юу хайж байгаа яаж байгаа гэдэг тулгуурж бол гарч ирж байгаа. Тэр бол нэг өөр зүйл. Яагаад одоо олон улсын тавцсан дээр эдгээр хүмүүс маань гарч ирээд ингээд шүүх хурал хийгээд байгаа гэхээр таны хувийн мэдээллийг зарахтаа биш шүү. Таны одоо нэр эсвэл хаяг, social security гэх мэтчлээ хувийн дата биш. Энэ маань таны сонирхлыг зараад байгаа болохоор тэрэн дээр хүмүүс айгүйх эсэргүүцдэг. Таны сонирхлыг мэдээвэл танд юу зарахаа мэдээ. Таныг ингээл байнгын юм зараал таныг ингээ таны сонирхол дээр тоглолт хийгээд байна гэсэн үг. За тэгэхээр өөр тэр зүйлийг байлгахгүй бол та бүхэн бас энэхүү одоо search engine-ийн одоо энэ дээр бүгдийг унтраагаарай. За дараагийн бидний хийх зүйл бол эдгээр search engine-уудыг хинчнээс нь устгах. Amazon, Bing, за eBay, Wikipedia гэдэг DuckDuckGo-г зөвхөлтэй гэсэн үг. За ингээд search engine-ээ та илүү secure, хамгаалттай болгож байна гэсэн үг. За мэдээж хэрэг бидний хамгийн том зүйл бол privacy and security өнөөдөр ярих. Энэхүү тохиргоонууд бол таны өөрийн хүсэж байгаа веб браузер дээр бол байгаа. Өмнө би Microsoft Edge-ийг хэрхэн татаж ашиглах тал дээр бол privacy-гийн хэсгийг бол оруулж ирсэн. Та бүхэн эсвэл дээдлийн линк дээр дараад үзээрэй. За энэ хэсгээр бол танд 3 юм боломжууд гарч ирнэ. Standard гэдгийг та бүхэн харж байгаа. Social media tracker те таныг энэ тийм social media дээр юу үзэж ийн, яаж ийн, юу сонирхож ийн гэдэг бол track хийхгүй гэх мэтчлээ. Энэ дээр ингээд гарч ирж байна. Strict гэдэг дээр та дарах юм бол энийг дарчангууд маш олон веб хуудаснууд бол тань дээр одоо break хийгээд орж чадахгүй тохиолдлууд бол гарна. Ерөнхийдөө бол би та бүхэн санаалахад энэ бол таны сонголт. Та стандарт дээр байлгаж олно, strict дээр бүр ингээ бүгдийг хааж олно. Миний бодлороо custom гээд энэ дээр болохоор эхний сонголт all third party cookies гээд одоо өөрийн мэдээллүүдийг алдахгүй тулд байл. Тэгээ reload all tabs гээд тааруулдаг. Тэрний доод талд болохоор do not track гэд. Бидний бол хамгийн зорилго бол таны юу хийж байгаа, яаж байгааг хин нэгэн гаднаас бол хараад үзээтэй байхыг хүсэхгүй байгаа болохоор энэ дээр do not track гэдэг дээр always гэдгийг та бүхэн байнга тааруулаарай гэж хүсмээр байна. Томоохон хэсэг сая бид нар яжсэн тэгээ cookies and site data гэдэг. Cookies site data-гаар мэдээж хэрэг таны юу хийж байгаа яаж байгаа хамгийн их харж байгаа. Тэгэхээр та delete cookies site data when Firefox is closed гэдэг. За таныг хин нэгэн хүчээр компьютерыг онгойлгох юм уу, хүчээр таны юу хийж байгаа шалахыг хүсэх юм бол Firefox унтраацсан л бол гаргацсан л бол тэр мэдээлэл ахиж гарахгүй. Бүх мэдээлэлүүд ингээ устдаад шив шин одоо цаас шиг гарч ирнэ гэсэн.
Харин энэ зүйлийг та check хийснээрээ enable хийснээрээ бол өөрийнхөө privacy-г одоо хамгаалахад бол маш төлхөө гэсэн үг байна. Logins and password бол энэ талаар бол би хүмүүст маш их хэлхийг хүсдэг. Мэдээж эрийг маш олон вебсайтн дээр, таны сошиал медиа дээр та олон янзын пассворттайгаа мартах үе бий. Гэхдээ та мартсныгаа ахис сануулад өөр пассворт хийх бас тэдгээр сошиал медиад бол функцүүд бол байдаг. Тийм ялангуяа та банкны мэдээллээ компьютер дээр болон утсан дээр хадгалахыг бол аль болох битгий тэгээрээ татгалзаарай гэж хүсмээр байна. Та өөрийнхөө пассвортыг сануулгах тусам хакеруудад болон гадны нөлөөг оруулж ирж мэдээллээ алдах боломжийг та өндөр ойлгож байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр энэ дээр та эдний бүгдээрийг uncheck хийгээд зөвхөн өөрийн мэдээллээ пассвортаа хийгээд та ороорой гэж хүсмээр байна. Дараагийн чухал зүйл маань бол history. History та бүхэн мэдж байгаа таны одоо компьютераа браузераа нээлээ юу хайж ийн ямар вебсайт руу орж ийн бүгдийн танд ингээд history алгаа гаргаад ирдэг те. Энэ зүйлийг та сануулснараа сул тал нь юу вэ гэхлээр гаднаас одоо хакер ч юм уу те эсвэл таны компьютераар танаас өөр хүн орж ирээд таны юу хийж байгаа яаж байгаа таны хувийн мэдээлэлд шууд халтна гэсэн үг. Тэгэхээр бүр never remember history бүр сануулахгүй гэж болно. Эсвэл custom settings гэдэг энэ дээр uncheck хийгээд clear history when Firefox closes яг адилхан дээдлийн маань нөгөө cookies дараа устгахтай адилхан таны Firefox хаагдлаа бүх таны тэр браузераар хайсан мэдээллүүд бол устна гэсэн үг. Firefox дараа collection in use. Энэхүү зүйл маань яадаг вэ гэхлээр Firefox маань мэдээж эрэг non-profit organization төрийн бас байгууллага өөрсдөө байнга сайжруулахын тулд таны хэрэгжилж байгаа танд ямар зүйл тохиолдож байгаа шалтгаал. Одоо жишээлбэл энэ дэр crash те заримдаа ингээ вебсайт crash болчихдээ шүү дээ. Тэгэхээр энэ яага юунаас олж crash болов яав ив гэж өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг улам бүр сайжруулахын тулд таны датаг өөрсөндөө зөвхөн байлгадаг гэсэн үг. Энийг одоо хин нэгэнд зарах, таны сонирхлыг яддаг одоо зарч юм уу те бүтээгдэхүүн болгодог гэсэн үг бол биш. Зөвхөн өөртөөхөө бүтээгдэхүүнээ сайжруулахын тулд энэ хэсэг бол байдаг байгаа. Гэхдээ та энд өөрийнхөө мэдээллийг өгөхийг хүсэхгүй бол мэдээж эрэг энийг disable хийгээд үгүй би мэдээлэл ерөөсөө өгмөргүй байна гэд. Тэгэхээр энэ дээр та байхгүй болгочонгод you're no longer allowing Mozilla to capture technical and interactive data. Энэ магадлалаараа Mozilla танд янз бүрийн туслах боломжгүй те дараа дээр тулгуурлаж гэсэн үг. Security хэсэг байгаа. Энэ дээр та бүхэн унших юм бол мэдээж гаднаас аюултай вебсайт болон санамсаргүй одоо вирустэй ч юм уу эсвэл мэдээлэл алдагдуулах зүйлүүдээс бол warning хийж идрийг тавал enable хийгэрэй гэж хүсмээр байна. Хамгийн сүүлд миний дурдахыг хүсэж байгаа зүйл бол extension. Энэхүү extension-ыг та өөрийн айлч веб браузер дээр бол оруулж болно гэдэг та бүхэнд хэлмээр байна. Extension болгон дээр би та бүхэнд тайлбарлая. Privacy Badger гэдэг байгаа. Badge гэдэг энэ чинь гараад ирнэ. За тэрнлөө та ороод энэхүү товчлууд дээр Active Firefox гэдгийг дараад тэгээд add гэдэг энэ дээр always allow this extension to run in private windows гэдгийг бол та дараарай. Тэгээд гараа. Тэнгүүд энэ маань эн чинь нэгдэн гэсэн үг. Privacy Badger маань яг ямар учиртай зүйл вэ гэхлээр та одоо вебсайтууд руу ороод ингээд юм хааштай те мэдээлэл ч юм уу эсвэл бараа бүтээгдэхүүн ямар нэгэн зүйл хэрэгтэй болоод хайлаа гэхэд цаана нь ямар нэгэн байдлаар таныг одоо юу хайж ийн яаж хийж ийн гэдэг одоо бидний харахгүй байдлаар ингээд track хийгээд байгаа те тэр зүйлийг маань болохоор блок хийдэг гэсэн үг байгаа. Таныг 100% одоо private те таныг сэтгэл амар вебсайтууд руу ороод мэдээлэлээ уншаад бараа бүтээгдэхүүнээ хайх боломжийг тань олгодог гэсэн үг. HTTPS everywhere гэдэг extension аа. За энэ хүү extension руу хэдүүлээ ороод бас ингээд татаад авъя те. Мэдээж хэрэг энэ дээр add гэд allow
Тэгээд got it гэл. За энэ дээр ингээ байн check гэдэг зүйл гараад байна. Энийг баруун гар талын маусаа дараа remove гэдэг та бүхэн. Тэгэхээр энэ маань болохоор нөгөө syncтэй маш адилхан. Та энийг одоо дарчингууд уцсныхтай нь одоо ордог ч юм уу эсвэл tab руу. Тэгэхээр зөвхөн энэ компьютер дээр нь байлгаарыг чусмаар байна. За энэ дээрээ дарангууд энэ хоёр дахь хэсэг encrypt all sites and was off гэдэг. Манай илүү л их танд security те хамгаалтыг илүү танд өгж байгаа гэсэн ямар нэгэн вебсайт руу орохоор. За гурав дахь миний санал болгох зүйл бол энэ их маш сонирхолтой. Энэ Firefox multi account container гэдэг маш нэг сонирхолтой юм extension байдаг байгаа. Та бүхэн энэ дээр ороод дараад мэдээж бас нэмээд адилхан үйлдэл хийдүүлэх юм. Тэгээд окей гэд container гэдэг л орно. За get started, okay next дараараа тань ингээд тайлбарлаад ийм татаа. За энэ дээр sync-ийг та бүхэн битгий дараа очин бид нар өөр компьютер дээр юм уу өөр tab дээр бол мэдээлэл оруулмааргүй байгаа. За now гэдгийг оруулаад хэрэг хүсэх юм бол та manage container гэд new container гэж шинийг бол нээж болно. Personal address гэсэн одоо шил та ороод энийг хэрвээ та хүсэхгүй бол delete this container гэд окей гэд бол устгаж болно. Энэ бол таны өөрийн чинь хүсэл. Container new container энийг Facebook гэж хадгалчихъя. Тэгээ ногооноор за окей гэд ороод Facebook гэд оръё те. Visit гэд. Тэгэхээр одоо энэ маань яаж байгаа гэхлээр маш сонирхолтой. Та Facebook дээр хийж байгаа зүйл маань яг л тэр контейнер тэр сав дотор байна. Та одоо Facebook дотор чинь олон домен одоо хост байгаа штэ хост нэмүүд. Жишээлбэл Facebook Messenger-тэй, Instagram-тэй эдгээр зүйлүүдийн бүгдийг нэг дор оруулж болно гэсэн би та бүхэнд харуулна. Ингэснээрээ яах вэ гэхлээр зөвхөн тэнд хийжсэн зүйл мал тэнцэнэ байна. Та Facebook дээр байж агаад өөр вебсайт руу ороод өөр зүйл мэдлээ гэхэд таны мэдээлэл цаашаа явахгүй гэсэн үг. Тэгэхээр маш гоё ингээд хаарцаглаад таны мэдээллүүдийг ингээд нэг оруулчихна гэсэн үг. За тэгэхээр энэ дотроо та яаж ахаад юу оруулах вэ гэхлээр Facebook руу ахаад орно. Одоо Facebook маань энд гараад ирж байна. Энэ дээрээ open new tab гэдэнгүүтээ энэ дээр Instagram-ыг хэдүүлээ. Instagram visit гэд орё те. За одоо энийг ингээд Facebook дээр оруулчих чинь гэсэн. Тэгэхээр Facebook гэдэг container гэхдээ тэр нь заавал Facebook гэдэг нэртэй байх шаардлагагүй. Одоо ингээд Facebook-ийн юм дээр та бүхэн ороод ингээд харангуут энэ чинь 2 гэдэг болчихж байгаа. Та бүхэнд 4 дахь миний санал болгол extension л хамгийн их хэрэглэгддэг extension байгаа. Энэ болохоор block За энэхүү extension маань яг ямар учиртай, элэв шидтэй нэмэлт зүйл гэхээр энэ та бүхний маш их хардаг зар сурталчилгааг бол блоклдог гэсэн үг байгаа. Энэ маань зарим зүйлээрээ сайн, зарим зүйлээрээ муу. Зар сурталчилгаа гаргаснараа таны мэдээллийг алддаг гэсэн үг бол ерөөсөө биш. Таны харин веб хуудсан дээр юу хайж байгаа, юу хийж байгаа гэдэг мэдээллийг бусад зарснаар бол энэ бол буруу зүйл байдаг. Мэдээж хэрэг онлайнаар контент гэдэг хүн болгоо мэдж байгаа таны одоо контентын дээр тавигдсан зар сурталчилгаагаар тэр хүмүүс бол мөнгө хийж идэг. Тэгэхээр хэрвээ та үнэхээр зар сурталчилгаа хармааргүй байна гэвэл таны боломж байгаа хараа онлайнаар контент хийдэг хүмүүст дэмжээ гэх юм бол энэ extension-ыг та бити тавиарай. Би өмнөх бас бичлэг дээр Microsoft Immersive Reader дээр мэдээллийг уншиж байхдаа яаж advertisement-ыг блог хийгээд харахгүйгээр фокуслж уншиж болохыг бол үзүүлсэн байгаа. Та бүхэн дээдлийн линк дээр ороод үзэж байлаа шүү. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Mozilla Firefox-ыг веб браузерыг ашиглан
хувийн мэдээллээ гадагшлуулахгүй, алдахгүй, өндөр хамгаалтанд байлгаж болох талаар та бүхэнд дэмо хүргэсэндээ маш их баяртай байна. Та бүхэн асуух асуулт байвал доор үлдээгээрэй. Бас сурахыг хүссэн зүйл байвал мэдээж ирээрэй. YouTube-ийн маань доор бичснээрээ миний өөрөө би судалгааны үндсэн дээр инхүү богинохын хэмжээний бичлэгүүдийг та бүхэн 7 хоног болгон хэрхэн болгонгаараа хөрөх болно. Ингээд дуусан төслөцсөн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.